Чинь одоо ил уурхайг одоо эн чинь нөгөө баяжмалч эндээс гарч байгаа. Бид нар тэгжсэн баха хугацаанаас өмнө ер нь баяжмал руу бараг орцсон байсан баг. Нөөцлөд эхэлсэн. Тэгээ нөөц бол хангалттай. Ил уурхайд ажилладаг харагддаг хамгийн гол нь юугаар өгөхөөр хамт олноороо наадах хамгийн гол зорилго нь аваар усалгүй ажиллах нь бол бидний гол зорилго байдаг. 930 гэдэг маань одоо Японы хамгийн том техниктэй манай Монголд ирсэн. Монголд ажиллаж байгаа уурхай нь хамгийн том өөрөө буулгах машин байна да. Энэ техникийг ингээд бариад эзэмшээд сурчин гэдэг чинь бас нэг том давуу тал ч юм уу те. Өөрөө багтах ч юм уу маш олон юм байгаа л да. Тэгээд энийг одоо ингээд барьж ийн гэж бодох чинь энэ дотор ч одоо жишээ нь ингээд харж байгаа одоо эндээс техник орж ирж чинь энэ ямар машин байна тийм ээ. Одоо ингээд бүхэл юм гэж боддог. Энэ навчин тойрноо ерөөсөө бүгдийг юу шүү дээ. Хариуцсан шүү дээ.